За сайн байцгаана та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За цахим цуврал хичээл номер 1 эхлэх гэж байна. За өнөөдөр та бүхэнд Google платформын ерөнхийдөө аккаунт буюу Gmail аккаунтыг хэрхэн нээх вэ гэдэг талаар хичээл ороход бэлэн болоод байна. За хамгийн түрүүнд хэдүүлээ өөрсдийн ямар нэг интернет өтөвчлөө ороод Create Gmail account гэд хаагаад орно. За тэгээ оронгууд хамгийн ихний гарч ирсэн илэрцтэй нь дарж орно. За тухайн илэрц нь гарч ирсний дараагаар өөрийн курсаараа доошлуулангууд Create account гэсэн хэсэг гарч ирнэ. За одоо үүн дээр дараад оръё. За үүний дараагаар бол энэ танд өөрт нь хэрвээ Gmail хаяг бол байдаг бол тухайн цэсэн дээр бичээд нэвтрэн. За хэрвээ байхгүй одоо бид эдгээр шинээр Gmail аккаунт нээх гэж байгаа учраас Create account гэж ороод доорх 3 сонголтоос нэгийг сонгоно гэсэн үг. За эхнийх нь юу гэхээр өөрийн хэрэглээндээ зориулан сонгох боломжтой. За түүний дараагийнх нь болохоор өөрийнхөө хүүхдэд, за үүний доотлих нь болохоор өөрийн бизнес зориулан нээх шаардлагатай. За би бол өөрийнхөө хэрэглээнд зориулан нээх гэж байна. За тэгээд Gmail аккаунт нээгээд хамгийн ихний гарч ирсэн сонголтын дээр өөрийн нэрийг одоо ерөнхийдөө бичих шаардлагатай байдаг. За доор нь болохоор өөрийн овог юм уу нэг бол тодтооч өгөх зүйлсээ бичих боломжтой гэсэн үг. За би одоо энэ дээр овог нэр овог гэж биччихье. За тэгээд next тавчиг дарна. За үүний дараагаар ерөнхийдөө хэд оны хэдэн сард төрсөн бэ гэдгээ бас одоо ингээд бичих шаардлагатай гэсэн үг. За би одоо энэ дээр таамгаар тоочод. За үүний дараагаар gender буюу хүүсээ сонгоно. Эмэгтэй, эрэгтэй гэсэн одоо сонголтуудаасаа сонгох боломжтой. За тэгээд next тавчиг дарна. За үүний дараагаар бидэнд Gmail аккаунт нь бол автоматар ингээд хаяг үүсгэж өгдөг. Хэрвээ энэ ингээд танд таалагдахгүй байх юм бол та Create your own Gmail address гэсэн хэсэг рүү ороод өөрийнхөө өгөхийг хүсэн нэрээ өгж отлоо гэсэн үг. За би нэр овог гэд @gmail.com ч юм уу байхаар одоо ингээ өгөө гэсэн юм сонголтыг сонгонгууд энэ бол одоо ингээ боломжгүй байна гэдэг тийм. За үүнийх нар дээр би ахаад нэг тодтоод тоо очиж болно тийм. Нэг бол нэг үсэг нэмж болдог ч юм уу тийм. Ингэнгүүт зөвшөөрөгдөж байна гэсэн үг. За үүний дараагаар одоо нууц үг бол хийх шаардлагатай. Гэхдээ нууц үгээ хийхдээ чанарын шаардлага хангасан нууц үгүүдийг одоо хэрэглэх нь зүйтэй болоод байгаа. За тэр нь одоо ямар нууц үг вэ гингүүт ерөнхийдөө тоо, за тэгээд том болон жижиг үсэг, за тэгээд тусгай тэмдэгт хэрвээ агуулсан байх юм бол таны нууц үг бол одоо ерөнхийдөө чанартай байна гэж үзэж байгаа. За би бол одоо нэг ийм нууц үг ингээд хийнгүүт 8-аас дээш байх шаардлагатай гэсэн бас ингээд сонголтыг тавьж байна те. За тэгэхээр энийх нь ард нэг ийм үсэг нэмээд өгдөг ч юм уу. Иймхүү нууц үгүүдийг одоо өдөр тутмын ашиглах шаардлагатай болоод байгаа. За тэгээд next даръя. Нууц үгээ оруулсны дараагаар гар утасны дугаар баталгаажуулах шаардлагатай байдаг. Хэрв та гар утсан дээрээс Gmail хаяг нээгдэж байгаа, үүсгэж байгаа тохиолдолд дараах үйлдэлийг бол алгасаад явах боломжтой. За компьютер дээрээс нээж байгаа тохиолдолд заавал оруулнаа. Энэ үйлдэл нь яг яадаг вэ гэхээр та Gmail хаягаа алдсан тохиолдолд, нууц үгээ мартсан тохиолдолд тухайн гар утасны дугаар дээр код ирээд та Gmail хаягаа сэргээх боломжтой. За дугаар бичих талбар дээр гар утасныхаа дугаарыг бичээд мессеж ирсэн 6 оронтой кодыг дараах талбар дээр нь оруулснаар таны гар утасны дугаар амжилттай баталгаажна. За бид эдийг утасны дугаар хийж баталгаажуулсны дараагаар recovery email буюу нууц үгээ мартсан тохиолдолд болон имэйлээ мартсан тохиолдолд юм сэргээх боломжтой мэйл хаягийг мөн Gmail хаяг мөн бүртгэдэг. За тэгээд та энэ үүн дээр өөрийнхөө өдөр тутмын ашигладаг мэйл хаягаа ч юм уу бичээд оруулаад бүртгүүлэх боломжтой. За ингээд бид хэд Gmail хаягийг нээж сурлаа. Ингээд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.